энэ чи эр хүний л хийдэг ажил байхгүй. Цастаа, бороотоо, шороотоо ерөөсө үл харгалзан шүү дээ. Тэгэл цас орж явахтал дуулаад вагондоо зүгдээл явж байна. Цасаар шороод ахтал дуулцсан л явж шүү дээ. Жижигөр. Болооноор гарах уу? Болооноор гарна. Нэг усингдэг үлдсэн. Там болгоо. Дөрөв болгоо байна. За. Очоо 871 мэдлээ. За. Хоёроо датэ. Намайг Баатаргуур огтод аваа гэдгээ. Улаанбаатар төмөрзөнд 32 дахь жилдээ ажиллаж байна. Сүхбаатар өртөөний галтрэгний найруулагч. Би одоо 92 онд 8 дугаарыг төгссөн. Тэгээд 93 оны 7 сарын 5-наас Улаанбаатар төмөрзөгийн мод боловсруулах үйлдвэрт гойлоо урагч гэдэг ажил анх хийж илээ. Тэгээ 2007 онд Сүхбаатар өртөө ерөө өртөөний галтрэгний найруулагчаар өртөөнд орсон та. Тэгээ 2007 оноос ерөө өртөөнд 2 жил болсон найруулагч хийгээд. Тэгээ 2009 онд Сүхбаатар өртөөний галтрэгний найруулагчаар одоо хүртэл ажиллаж байна. Тэгээ 32 жил хүнд нөхцлөөр ажиллаж байна та. Манай өртөө хилийн өртөө. Орчин албаны улсаас галтрыг хүлээж авна, хүлээлгэж өгнө. Хойноос орж исэн галтрыг Сүхбаатар өртөөнд задлан найруулдаг. Одоо галтрыг задлан найруулна гэдэг маань одоо тэгээд тухайн хойноос орж исэн галтрыг чиглэлээр нь тухайн өртөөнд очихоор нь. Одоо ийшээ гараад явхад дархан салаал, цаашаа зүүн араа салаал ингээл толгой салаал Улаанбаатар орж явах жишээний тэгж найруулдаг ерөөсөө очих өртөөгөр нь. Одоо өртөөний жижүүр. Тэгээд холбогчтойгоо сэлгээний баригаа тэгээд одоо машин туслах холбогч найруулагч ингээд 4 хүн. Ерөөсөө энд өртөөнд ажиллаж байгаа бүхэл хүмүүс уялдаатай холбоотой шүү дээ. Хойноос ороод ир ачаа тээврийн үзлэг хийн, бето галтрыгаа үзнэ. Ингээд үзээд тэр галтрэгний хамгаалт буусны дараа сэлгээ орж найруулна тэрийг. Тэгээ сэлгээ орж найруулаад дуусны дараа бетод хоорон шалгаал уршаа. Ерөөсөө ингээл зангидсан гарч хэл байгаа байхгүй. Анхааруулаарай. Эвэр дарыг. Мөрөлдгөө оронд орно. Хөдөлгөөг хориглоё. Мөрөлдгөө нундаас гарсаа. Оршин татаа салъя. Сая одоо урдаас хоошоо явж байгаа Чингэлгийн галтрыг ард нь байсан ачаатай вагоныг салгаж авлаа. Чингэлгийн дангаар нь үлдээлээ. Одоо Чингэлэг нь ингээд дангаараа хоошоогаараа явчихна. Хоногт ерөөсө 11 хос галтрыг солилцдог дээдлэн. Тэгээ ачаал ихтэй аль болохоор л тэгэл өгж аваал. Одоо хойноос чи тэгэл Чингэлгийн галтрыг орж ирнэ, гэрээтэй вагонд хүнсний ачаа ачиж орж ирнэ. Тэгэл систем чи бензин, дизелийн зүйлш тэгэл бүхэл юм орж ирнэ шүү дээ. Тэсэлбэх ачааг бол ерөөсөө нэг 48 цагийн дотор бол 24 цагтаал гэдгийг 24 цагтаал явуулж явах хэрэгтэй эндээс. Ерөө өртөөнд 2007 онд ороод 2007 оны 12 сард зам төмрийн 3 болт тасраад 21 санж ингээд татсан байсан зам төмөр. Тэрийг илрүүлж анхны онц хөдөлгөөнч гэдэг шагнал авч илаа. Одоо тэгэл өвөл, цасан шуурга, зунны бороо ерөөсө тийм зогсон нойрон тийм ойлголт байхгүй шүү дээ. Засаар шуурж исэн ч тэгэл
Богондоо зүгдэл нүдэд байх зүгээр. Анх одоо ингээл найруулагч болчоод цас ороод эврээд авч чадахгүй. Эврээд харуулж чадахгүй. Шагаар эвэр дарал гэдэг нөгөөт нь харваа явчихдаг байхгүй. Тэгэл сүулдээ сурч байгаа юм да. За мэ жонос эврээрээ шороо аваад зам дээр цацаал эврээд аваад ухар гэлдэг харавдаг байхгүй. Тэгээ зам дээр үрдээ чинь цас бууцсан болохоор эвэр тавилаа. Эвэр нь харвал яваад. За галтрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханга. Галтрэг барьж болохгүй. Бэркет алдж болохгүй. За галтрэг найруулна гэдэг чинь ерөөсөө ингээл нэг одоо эвлүүл тоглож ийл гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Богоны чинь татал одоо тийшээ одоо ийшээ гээл одоо жолоо. Одоо бозаата. Тэрэн донд нэг л алдах юм бол тэгээд нэг 15-аас 20 минут алдчихад байгаа байхгүй. Тэгээд нөгөө тухайн галтрыг чинь цагаараа явахгүй. Тийм учраас тэрийг алдчих л болохгүй. Ээлжинд гараад палаа өгч шít. За тэдэн цагаар тийм галтрыг авнаа. Тэрийг ямар ч байсан цагийн өмнө л бэлэн болгож өгөх хэрэгтэй. Тэрийг ороод цаг тоором шалгаад урагшаа. Тухайн галтрын уртаас хамаарна. Бетогийн шалгах хугацаа бас. Манай Монгол улсын Улаанбаатар төмөр зам чинь Аз Европыг холбосон чухал тийм объект واخгүй юу? Одоо судаг. Тий. Одоо тэгэл хойноосоо галтрыг авна, урагшаа нефт хятад явна. Экспорт, импортын ачаалт, буулт тэгэл бүхэл юм. Одоо хүнсний ачаа, бензин, тос, шатхуун тэгэл одоо газнууд дэсэд дэлбэрэх. Хүнсний ачаа төргөн муудах ачаа гэж байна. Тэрийг аль болохоор ихний галтрыг нь tiin. Одоо сая нэг хэсэг бензин тос шатхуун тасарлаа шүү дээ. Тэг чи хойноос орж ирсэн юу л байна ерөөсөө ихний галтрыг авч ирсэн шүү дээ. Ихний галтрыг наадха тэдэн цагаар явуул гээл. Бензин орж ирсэн үү л гээл. Тэгэл тэдэн бензин байна. За наадхаа хий гээл. Нэг юм бариад авал би зүгээр заавал дуусгах чи салдаг юм. Одоо жишээ нь нэг галтрыг руу ороход л би тэрийг заавал найруулж дуусгана. Одоо тухайн үний нэг гарт орсон юм байдаг та. За энэ галтрыг руу ороход би нэг цаг 30 минутын дараа энийг найруулаад дуусгачих юм байна гэсэн. Тий. Тэгээд нөгөө буух цаг одоо ээлж хүлээлцэх гээл байна шүү дээ. Тэрнтэй чинь ерөөсөө яг ингээл бүх юм тооцоолж байгаа. За тэр лөө орноо гээл. Чи 90 хүний лийдэг ажил байхгүй. Цастаа, бороотоо, шороотоо ерөөсөө үл харгалзсан шүү дээ. Тэгэл цас орж явахтал дуулаад могондоо зүгдээл явж байна. Цасаар шуураад ахтал дуулцсан л явж шүү дээ. Манай Сүхбаатар өртөд одоо Б парк барихаар яригдж байгаа. Б парк баригдчих юм бол одоо тэгэл галтрыг солилцоо тэгэл манай төмөр замын ачаа тээвэр бүхэл юм нэмэгдээ явчих юм. Тэгэл галтрыг авч чадахгүй заримдаа тэгэл хойно 2-3 цаг зогсон шүү дээ. Хойд зэрлэг дээр. Аль эсвэл хойд дээр нь 2 галтрыг байгаад байдаг авч чаддаггүй, зам байдгүй. Тиймэрхүү зөндөл байгаа. Миний ээж аав 2 төмөр замчаа. Миний аав Монгол улс үйлдвэрт жолооч байсан. Миний ээж зүгээрээ битод богоо үзэгч. Ээж аваад тэтгэвртэй асуудсан 2 хүн байд. Одоо зүгээрээ би. Би одоо 32 жил ажиллажлаа да. Төмөр зам сайхан байгууллага доо. Би ер нь дуртай ажилдаач дуртай. Одоо ингээ манай өртөө чинь 11 сарын 6-нд 75 жилийн ойтой. 49 оны 11 сарын 6-нд анхны галтрыг наав шиг өртөөгөр дамжиж орж ирж байсан. Тэгээд одоо удахгүй болох 75 жилийн он баярын мэндийг Сүхбаатар өртөөний үеийн ажилчид
албан хаагчид, удирдлагууд бүгдэнд нь одоо түүх 75 жилийн баярын мэнд хүргээд байна.